Манай одоо үндэсний үйлдвэрлэлүүд маань бид одоо үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд хэд хэдэн тулгымцсан асуудал байна гэдэг хэлсэн. Нэгдүгээрт бол одоо техникийн зохицуулалтыг одоо засгийн газар 22 онд баталсан буюу ноолуурыг одоо угааж хялгасаас нь самнаж боловсруулсан байдлаар л одоо экспортод гаргана. Өөрөөр хэлбэл өмнөх шиг шууд одоо төгөөгөр нь одоо шууд яманаас хамсан байдлаар бол экспортлохгүй гэдэг ийм шийдвэр гарсан. Энийг бол одоо амжилттай үргэлжлүүлж өгөөч гэдэг саналаа тавьсан. Нэг хоёрдугаар хөнгөлөлтөө зүйлийн их усрээр одоо дэмжиж өгөөч гэдэг. Тэгээ энэ хүрээнд нь одоо манай одоо яам батлагдсан төсвийн хүрээнд одоо 450 тэрбум төгрөгийн одоо хөнгөлөлтөө зүйлийн их усрыг гаргаж, өөрөөр хэлбэл өмнөх онцлогчдоос хамгийн өндөр одоо ийм хөнгөлөлтөө зээл одоо гаргаад ажиллаж байна. Энэ бол үндсэндээ олголт нь бол одоо одоогор бол нэг 200 шахам одоо тэрбум төгрөг олгохдоо тийм. За мөн одоо 3 дугаарт нь экспортод одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргаж байгаа учраас ноолуурын одоо үйлдвэрлэлийн компаниудад экспортын урамшуул одоо олгооч гэдэг. За энийг бол дэмжсэн одоо засгийн газрын тогтоол бол тэр дороо одоо гарсан. За мөн одоо тухайлбал Сүхбаатарын талбайд эсвэл нисэх онгоцны буудал дээр ийм одоо жуулчдад зориулсан Монголын үндэсний одоо ноолуурын компаниудын ийм одоо төв худалдааны төв байгуулахад одоо дэмжлэг үзүүлээч гэдэг. За энийг бол мөн одоо дэмжиж шийдвэрлэх одоо чиглэлийг засгийн газрын тогтоолоор одоо холбогдох албан тушаалтнуудад өгч одоо эрчимжүүлэхийг даалгасан. Тэгэхээр энэ уулзалтаас гарсан одоо санал солилцсны үр дүнд бол ийм одоо холбогдох засгийн газрын шийдвэрүүд гарсан. За ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулж байгаа гол зүйл нь бол энэ Монголын ноолуур одоо чанартай энэ одоо ноолуурын одоо үн цэнийг дэлхийд одоо сурталчлах. За мөн одоо худалдаа авагчдын дунд одоо өрсөлдөөн үүсгэх. Ингэснээрээ одоо малчдын маань одоо гар дээрх орлого нэмэгдэж ноолуурын одоо үнц нь одоо өсөж үүгээр дамжуулж одоо малчин ард иргэдтэй энэ одоо нөлөөнтэй эерэг одоо зүйл нь очно гэж ингэж тооцож зохион байгуулж байгаа гэсэн үг. Ер нь тэгээ энэ үеэр бол ганцхан дуудлага удаанаас гадна за малчдынхаа одоо саналыг сонсно, сайн үйлдвэрийн одоо ямааг одоо яаж өсгөржүүлж байгаа ер нь юунд одоо энэ ноолуурынхаа чанарт одоо алстаа анхаарахын цаашид энэ малын үйлдвэр ухсаа одоо сайн одоо чанартай юм ноолууртай ямааг одоо өсгөн үржүүлэхэд ямар одоо төрийн бодлого болон иргэд малчдын хамтын ажиллагаа байх вэ гэдэг талаар бас тодорхой юм одоо сургалт семинарууд тэгээд малчдын одоо эрүүл мэндийн одоо үйлчлэг үйлчилгээ онцлогоо за мөн одоо малчдын амьдралд нь юм одоо тавлаг байдлыг тав тухтай байдлыг хангахад зориулсан ийм одоо дэвшилтэд одоо технологиг одоо танилцуулах, малын тавлаг байдлыг хангахад зориулсан одоо битүү хашаа ороо тэ энэ зүйлийг одоо сурчлах гэдэг ийм одоо ажлуудыг хувийн хвшлийн аж ахуй нэгжүүдийн одоо оролцоотойгоор хамтар зохион байгуулахаар ингэж ажиллаж байна. Ноолуурын одоо үндэсний компаниудад ч гэсэн миний хувьд салбарын сайдын хувьд бол тодорхой одоо шаардлага болцол тавьчих. Та бүхэн боломжит хамгийн өндөр үнээрээ аваарай. Ер нь 200 мянгад хүрэх боломж бол одоо байна шүү. Яагаад гэвэл хэд хэдэн үндэслэл тий нодон жил одоо ямаа нэрс 52 мянга байсан бол энэ жил 70 гаруй мянга боллоо. Хоёрдугаар юаны ханш нодон 475 байсан бол энэ жил 520 болсон байна. За дээр нь одоо төрөөс хөнгөлтөө зээл 450 тэрбум төгрөг олгохоор одоо ингээ тий боломж гаргалаа. Түүгээр нь ноолуур одоо гаргахгүй гэдэг төрийн шийдвэр засгийн газрын шийдвэр гаргаад энийг одоо мөрдүүлэх ажил одоо ингээд 2 дахь жилдээ явж байна. Тийм учраас ингээд энэ одоо зүйлээ бодож хоорондоо ярилцаад ингээд үнийг багаар одоо тогтоож болохгүй шүү л гэж компаниудыг. За нийт ноолуурын бол 50%-ийг Монголын үйлдвэрүүд авч байгаа. Үлдсний нь бол өмнөд төвшөөс одоо компаниуд аж ахуй нэгжүүд хийж авч байгаа. Тэгээ өмнө нь бол 100% одоо гадны компаниуд энэ үнийг тогтоодог байсан бол одоо 50% нь монголчууд үндэсний үйлдвэрлэлүүд оролцох боломжтой болж байна. Үндэсний үйлдвэрлэлд бол түүгийн ноолуураа угаах, хялгасаас нь самдах хүчин чадал 100% суурилагдсан. Ганцхан зүйл дутагдaltaа тэр нь эргэлтийн хөрөнгө. Иргэдийн хөрөнгөний зээл 450 тэрбум төгрөг гэдэг чинь нийт Монгол улсын ноолуур одоо худалдан авдаг хөрөнгийн бараг 40-50% байхгүй. Тэгэхээр ийм хэмжээний одоо дэмжлэгийг гаргаж байна. Цаашдаа энэ эргэлтийн хөрөнгийг 450-аас өшөөний мөдөлөх хэрэгтэй. Тухайн одоо жил болгондоо тэгвэл ингээд өөрсдөө бага хүүтэй өрсөлдөх чадвартай энэ одоо
эргэлтийн хөрөнгөөрөө ноолуураа үнэ одоо хамгийн өндөр түвшинд одоо авах ийм боломжтой болно шүү дээ тийм.